Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр илтгэгч текстгэл гэсэн гээлийн даалгаврын 3 дахь бодлогыг бодъё. За энэ талд 5 сүултээ, энэ чинь 25 сүултээ. Ижил сүул болгоё. Эндээс 5-ын 2x нэмэх нь 8 зэрэг. Тэнцүү 25 гэдэг чинь 5-ын квадрат. Тэн x квадрат гэсэн зэрэгтэй. Эндээс 5-ын 2x нэмэх нь 8 зэрэг. Тэнцүү 5-ын одоо 2 x квадрат болж өгдөөд 2x квадрат болно. За одоо эндээс хоёулаа ижил сүултээ болсон учраас зэргүүдийг шууд бичиж тий. Эндээс 2x нэмэх нь 8 тэнцүү 2x квадрат гэж гарна. Яагаад гэвэл энэ хоёулаа ижил сүултээ учраас сүулийг нь орхиод зэргүүдийг нь авна. За одоо эндээс бүгдийг нь бид нар 2-д хуваая. За 2x-ийг 2-д хуваавал 1x нэмэх нь 8-ыг 2-д хуваавал 4 тэнцүү x квадрат гэж гарна. За энэ хоёрыг нь нөгөө талд нь гаргая. За эндээс x квадрат нэмэх x нөгөө тийшээ гаргаад хасах нь x хасах нь 4 тэнцүү тэг гэсэн бидний мэддэг квадрат текстгэлд зэлсэн байгаа. За эндээс a гэсэн коэффициентийн оронд 1 гэсэн нөө. За b коэффициент чинь хасах 1, c гэдэг коэффициент чинь хасах 4. За одоо бид нар дискриминантыг нь олъё. b квадрат хасах нь 4 на c тий. Эндээс хасах 1-ийн квадрат хасах нь 4 үлжих нь 1 үлжих нь хасах 4. За эндээс хасах 1-ийн квадрат 1 нэмэх нь 16 буюу 17 гэж гарах юм байна. За одоо x1 x2 чинь 1 нэмэх хасах язгуурдаар дискриминант чинь 17-аас нь хуваах нь 2 гэж гарах нэ. За одоо эндээс x1 x2 гэсэн 2 шид гарсан байгаа. За дараагийн бодлого 5 дахь бодлого. За энэ хоёр эцэстгийн сүултээ болгоно. Энэ чинь 7-ны 3, эхнийх нь 7-ны 3, дараагийнх нь 3-ны 7. Энийг баярыг солих юм бол аль нэг нь 7-ны 3-ыг хэвээрээ бичээд 3x нэмэх нь 1 зэрэг гэж бичье. За энэ 3-ны 7 ба 7-гийн 3 гэд баярыг нь солих юм бол энэ чинь хасах 1 зэрэг гэж баяр солигдно тий. Үлжих нь одоо 5-ны x хасах нь 9 гэж бичнэ. За одоо эндээс 7-ны 3 3x нэмэх нь 1 зэрэг тэнцүү 7-ны 3 хасах 1-ийг 5x-ээр үлжүүлвэл хасах 5x нэмэх нь 9 болно. За одоо эндээс ижил сүултээ болсон учраас бид нар шууд зэргийг нь авч болох нэ. Тэнцвүүлж болно тий. Эндээс хасах 5x нэмэх нь 9. За эндээс энэ дээр бичиж хасах 5x-ийг нөгөө талд гаргах юм бол нэмэх 5x болно. Тэнцүү 9 хэвээрээ бичгтээ нэмэх 1-ийг нөгөө тийш гаргах нь хасах 1 болно. Эндээс 8x тэнцүү 8x тэнцүү 1 гэсэн хариу гарах юм байна. За дараагийн бодлого 7 дахь бодлого. За энэ чинь 8 сүултээ, энэ чинь 2 сүултээ. Тэгвэл бүгдийг нь эзлэхэн сүултээ болгоё. 8 гэдэг чинь өөрөө 2-ын кубтэй. За 64 гэдэг чинь өөрөө 2-ын хэдэн зэрэг. 2-ыг хэдэн удаа үлжүүлбэл 64 гарах вэ гэвэл 6 зэрэг болж гарах юм байна тий. За эндээс одоо бид нар 8 гэдэг чинь 2-ын 3 зэрэг язгуулаар x нэмэх нь 1 зэрэг. Тэнцүү 64 гэдэг чинь 2-ын 6 зэрэг үлжих нь 2-ын язгуулаар x нэмэх нь 1 зэрэг. За одоо эндээс 2-ын 3 үлжих нь язгуулаар x нэмэх нь 1 зэрэг. Тэнцүү хоёулаа ижил сүултээ учраас зэргүүдийг нэмтээ 6 нэмэх нь язгуулаар x нэмэх нь 1. За одоо бид нэмэгддэг ижил сүултээ болсон учраас шууд зэргүүдийг тэнцвүүлнэ. За эндээс юм байгаа. 3 үлжих нь x нэмэх нь 1 тэнцүү 6 нэмэх нь язгуулаар x нэмэх нь 1 гэсэн. За эндээс энийг зүүн талд нь гаргая. 3 үлжих нь x нэмэх нь 1 хасах нь язгуулаар x нэмэх нь 1 тэнцүү 6. Энэ 3 ширхэг энэ чинь 1 гэсэн үг учраас 3-аас 1-ийг хасаад 2 язгуулаар x нэмэх нь 1 гэж гарна. Тэнцүү 6. За энийг 2-д хуваая.
Тэгвэл язгуурлал x нэмэх нь 1 тэнцүү 3 гэж гарна. За хоёр талыг нь квадрат зэрэг дэвшүүлье. Хоёр талыг нь квадрат зэрэг дэвшүүлэх юм бол энэ чинь x нэмэх нь 1 гэж гарна. Тэнцүү 9. Эндээс x тэнцүү 8 гэсэн хариу гарах юм байна. За дараагийн бодлого. 10 дугаар бодлого. За 16-ва 8-ыг мөн адилхан эзлэх нь сүлдээ болгоно. За 16 гэдэг чинь өөрөө 2-ын 4 зэрэг тий. Түүний x зэрэг 8 гэдэг чинь 2-ын 3 зэрэг түүний 2x хасах нь 4 гэсэн үг. За эндээс 2-ын 4-ний x тэнцүү 2-ын 3 үлжих нь 2x хасах нь 4 зэрэг болно. За хоёулаа ижлэх нь 2 гэсэн сүлдээ учраас сүүлийг нь орхиод зэргүүдийг нь тэнцвүүлнэ. 4x тэнцүү 3 үлжих нь 2x хасах нь 4. За эндээс би энэ дээр бичиж 4x тэнцүү 6x хасах нь 12 болно. Яагаад гэвэл энийг тус бүрээр нь үйлжүүлсэн байгаа. За эндээс 4x хасах нь 6x тэнцүү хасах 12 болно. Хасах 2x тэнцүү хасах 12x тэнцүү 6 гэсэн үг. За дараагийн бодлого 12 дахь бодлого маань. За бүгдийг нь 2 сүлдээ болгоё. За 16 гэдэг чинь 2-ын сая 4 зэрэг болсон. 4 гэдэг чинь 2-ын квадрат. 8-ны 1 гэдэг чинь энэ 8 гэдэг чинь өөрөө 2-ын 3 зэрэгтэй. Энэ чинь 2-ын хасаг 3 зэрэг гэж бичнэ. За одоо орлуулъя буцаагаад. 16-гийн оронд 2-ын 4 зэрэг байгаа. X хасган 2 үржих нь 4 гэдэг чинь 2-ын квадрат. 2 нэмэх нь x. 8-ны 1 гэдэг чинь 2-ын хасаг 3 зэрэг гэж байна тий. За одоо эндээс 2-ын за энэ 4-ийг 4 үлжих нь x хасган 2 зэрэг гэсэн үг. Үлжих нь 2-ын 2 үлжих нь 2 нэмэх нь x зэрэг гэсэн үг. Тэнцүү 2-ын хасах 3 үлжих нь 5 зэрэг гэсэн үг. За эндээс энэ дээр бичиж бий. За 2-ын 4-ийг x-ээр үлжүүлвэл 4-ний x хасах нь 8 зэрэг үлжих нь 2-ын одоо энийг тус бүрээр нь ингээд үлжүүлнэ. 4 нэмэх нь 2x тэнцүү 2-ын хасаг 15 зэрэг гэж гарна. За одоо эндээс хоёулаа үлжүүлж байгаа ижлэх нь сүлдээ учраас зэргүүдийг шууд нэмэн тий. 4-ний x хасах 8 дээр 4 нэмэх нь 2x-ийг нэмнэ. Тэнцүү 2-ын хасаг 15 зэрэг. За одоо эндээс хоёулаа 2 гэсэн сүлдээ учраас зэргүүдийг нь бичнэ. За 4-ний x хасах нь 8 нэмэх нь 4 нэмэх нь 2x тэнцүү хасаг 15. За энийг эмхтгэвэл 6-ны x хасах нь 4 тэнцүү хасаг 15. 6-ны x тэнцүү хасаг 11 x тэнцүү хасаг 11 хуваах нь 6 гэсэн хариу гарах нэ. За бидний бодлого ингэж шийднэ. Шийдийг нь олов. Та анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.